Мянганы сорилтын 2 дугаар компакт гэрээ буюу усны компакт. Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр. Монгол Улсын засгийн газар Америкийн нэгдсэн улсын мянганы сорилтын корпорацийн хооронд байгуулсан 2 дугаар компакт гэрээний хүрээнд улаанбаатарчуудын усны тогтвортой хэрэглээг урт хугацаанд хангах зорилготой Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийг мянганы сорилтын корпорацийн 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын засгийн газрын 111.7 сая ам.долларын хөрөнгө оруулалт, нийт 461.7 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлж байна. Хөтөлбөр 5 жилийн хугацаанд буюу 2026 оны 3 дугаар сарын 31-ний дотор хэрэгжинэ. Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд харилцан уялдаа бүхий 3 төсөл хэрэгжинэ. Ус хангамжийн баруун их усүрийг шинээр байгуулах төсөл. Төслийн хүрээнд биокомбинат, шүүн фабрик орчмын газрын дорох усны ордыг түшиглэн, тэдгээрээс олборлсон усыг унтны усны стандартад нийцүүлэн цэвэршүүлж, нийслэлийн ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх дэвшилтэт технологи бүхий ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг холбогдох шугам хоолой, дэд бүтцийн хамт байгуулна. Ус хангамжийн баруун их усүрийг шинээр байгуулснаар Улаанбаатар хотын ус хангамжийг жилд 50 сая хүртэл шометрээр нэмэгдүүлж, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан шин сүршлийн бүсүүдийн хөгжлийг дэмжих, төвлөрлийг сайруулахад бодиттой хувь нэмэр оруулах юм. Хаягдал ус дахин боловсруулах төсөл. Монгол улсад анх удаа хаягдал ус дахин боловсруулах томоохон үйлдвэрийг байгуулж, шин төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлсэн усыг дахин боловсруулж, дулааны цахилгаан станцуудад техникийн усны зориулалтаар эргүүлэн ашиглах боломжийг бүрдүүлнэ. Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтанд орсноор жилд 18 сая шометр хүртэлх гүний цэнгэг усыг хэмнэж, Улаанбаатар хотын ирээдүйн унд ахуйн хэрэгцээнд ашиглах боломжийг бий болгоно. Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл. Компакт гэрээгээр хэрэгжүүлж байгаа төслүүдийн үр ашгийг урт хугацаанд хадгалах, ус хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилго бүхий уг төслийн хүрээнд дараах 5 дэд үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Зардал нөхөж чиглэсэн дэд үйл ажиллагааны хүрээнд хэрэглэгчдийн усны төлбөр төлөх эрмэлзлэл төлбөрийн чадварыг үнэлж, цэвэр бохир усны тарифын бүтцийг наривчлан судлахаас гадна, ус хангамжийн байгууллагын үйл ажиллагааны зарлыг нөхөх тарифын хувилбаруудыг боловсруулахад тусалцаа үзүүлнэ. Гэр хорооллын ус хангамжийн үйлчилгээний зарлыг бууруулах дэд үйл ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын гэр хороололд ус хангамжийн үйлчилгээг хүргэхэд ус сүүгийн удирдах газраас зарцуулдаг өндөр зардлыг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төвийн 6 дүүргийн нэгдсэн шугамд холбогдсон 180 ус түгээх байрыг 24 цагаар ажилдаг болгон автоматжуулж байна. Ус ашиглалтын байгууллагын үйл ажиллагааг дэмжих дэд үйл ажиллагааны хүрээнд ус сүүгийн удирдах газрын үйл ажиллагааг олон улсын усны ассоциацийн Aqua Rating үнэлгээний үр дүнд тулгуурлан сайжруулах, инженер техникийн ажилтнуудыг чадахжуулах, иж бүрэн түншлэлийн хөтөлбөрийг Нидерландын Water International байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна. Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх, бохирдлыг хянах дэд үйл ажиллагааны хүрээнд шин төв цэвэрлэх байгууламж ашиглалтанд орохоос урьдч, нийслэлийн хаягдал ус татан зайлуулах систем дэх үйлдвэрийн бохирдлын түвшинг бууруулах зорилгоор үйлдвэрийн хаягдал усны бохирдлын их усүрийг тодорхойлох загварчлалыг боловсруулж, хаягдал усны стандартыг сайжруулж, хариуцлагыг чангатгахын зэрэгцээ усны бохирдлыг хянах, илрүүлэх, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд шаардлагатай лабораторийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр хангаж, техникийн туслалцаа үзүүлнэ. Олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулж, хэвшил хандлагыг өөрчлөх үйл ажиллагааны хүрээнд усны үйлчилгээний бодит өртгийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулж, Улаанбаатар хотын айл өрхүүд хэрэгэлсэн усныхаа төлбөрийг цаг тухайд нь төлөх дадал хэвшлийг бүрдүүлэхэд чиглэсэн нөлөөллийн цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ. Ус амьдралыг тэтгэж, итгэл нөхөрлөлийг баттгах нь